Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цэлмэг дижитал сургуулийн саксны авраг шалгаруулах тэмцээн болж байна. Манай TTIS буюу сэтгүүлч клубын хөтлөгч төгөлдөртэй өнөөдөр хамт явж хүүхдүүд багш нар юу бодож хэр догдолж байгааг хэдүүлээ харцгаая. Сайн байна уу? TTIS мэндээс сурчлага авах явж байна. Ярих уу? Спортын үйл ажиллагаа одоо хүүхдүүдэд ямар ач тустай гэж бодож байна вэ? Спортын үйл ажиллагаа тухайн хүүхдүүдийн эв нэгдлийг илэрхийлдэг. Нөгөө талаас жинхэнэ утгаараа бие биенээ анги хамт олон танин мэдэх тэр үйл явсан болдог. Тийм учраас спортын арга хэмжээг сургуулийн зохион байгуулдаг. Манай сургуулийн жилийн зохион байгуулдаг. Зохион байгуулалтын яг эв нэгдэл бас бие биенээ урамшуулан зоригжуулах, хамтдаа хөгжих, хамтдаа цагийг хөгжөлтөөн өнгөрөх зорилжиг. Эв найрамдалтай, хүндэлтэй, амжилттай өрсөлдөөн хэлбэрээр. За баярлалаа. Өөртөө танилцуулаад өгөөрэй. Цэлмэг дижитал сургуулийн 9 ангиас сурагч Болор Тоонс байна. Цэлмэг дижитал сургуулийн 9 ангийн спэйжинг. За чи ямар байрлалаар тоглож байгаа вэ? Довтлогч. Адилхан. За хоёр өөр нь анги медаль аавна гэж итгэж байна уу? Магадгүй. Авнаа заавал. За заавал юм уу? Тэгвэл хамгийн айж байгаа өрсөлдөгч байна уу? Төгөлдөр. Айл анги. 9 бэ. 8 ягаас одоо айж байна. За амжилт хүсье баярлалаа. За TTIS клубээс явж байна. Та багш нараасаа яриа авч болох уу? Болно. За. Та бүхэн энэ сургуулийн аврах шалгаруулах тэмцээн хүүхдэд ямар ач тустай гэж бодож байна вэ? Мэдээд хүүхдүүдийн бие бэлтрийн хөгжил дээрээс нь одоо нийтийн ангиараа эв нэгдэлтэй болж байгаа юм уу? Тийм байна. Мэдээж нэг илүү ойлгох, анги хамт олныгоо дэмжих, нийтэж болох. За жишээ нь ингээ эргээл харахад 11 ингээд би бинийгээ яаж дэмжиж гэнэ үү те? За одоо яг тоглож байгаа хүүхдүүдтэй хандаж юу гэж хэлмээр вэ? Бүгдэнд нь юм төрөнд амжилт хүсье. Гэхдээ тэмцээн гэдэг бол мэдээж нэг нь хожиж, нэг нь хожигддог. За өнөөдөр бүгдээрээ мондог байлаа. За багаараа бүгдээрээ маш сайн ажиллаа л гэж хэл. За. Таны баг хамтаалаа. Тэгээд энэ хүүхдүүдэд бүгд амжилт хүсье. Тэгээд ялсан ч ялагдсан ч хамгийн гол нь ангийнхаа нэрийг гаргаад ангийнхаа өмнөөс тэмцээнд оролцсноо гэдэг нь нэлээд том үүрэг. Тэгэхээр та бүхэн бүгд хамгийн сайн чадлаараа хичээсэн гэдэгт итгэлтэй байна. Би амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Сайн байцгаана уу? 12 ангийн Анууч маань. Сайн байцгаана уу? 12 ангийн Мишель байна. За тоглолтын сэтгэл зүй ирээн ер нь өөртөө хэр итгэж ийн хожино гэж бодож байна уу? Амар ихтэй агуу. Хожин штэ амар ихтэй байгаа штэ. За тэгвэл хамгийн өрсөлдөөнтэй баг ямар баг гэж бодож байна? Хамгийн өрсөлдөөнтэй багаар 11-ийн Б байгаа хаа гэж бодож байна. Ер нь бол нийлэн хүчтэй амар өндөр тэгээд октод байдаг. Өмнө жилүүдийн туршлагаас харах юм бол 11-ийн Б амар өсөж байгаа. Нуглаан дээр таарч магадгүй хаа. За таны бодлоо. Инэрлээс айж гинөө. За тэгвэл манай хоёр бусад ангиудаа юу гэж хэлмээр вэ? За тэгээд жилд ганцхан удаа болдог тэмцээн нэмжин сэтгэлээсээ анги нэтээрээ хичээнгүй оролцоорой гэж хэлээ. Тэгээд ангийнхантайгаа эм нэгтэй байгаарай. Бусад ангийнхантайгаа ч гэсэн эвтэй байгаарай. Тэмцээн дээрээ битээ муухай характер гаргаарай гэж хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тийм бүгдэнд нь амжилт. Гоё эв нэгдэлтэй тоглоё. Найрамдалтай. Тийм ажилласаа. Харин битээ ажилласаараа гооч шүү. За баярлалаа. Баярлалаа. Манай бусад ангиудаа юу гэж хэлмээр байна? Амжилт хүсье. Ололтосоо гээд бэртэж юмдч юу шиг амжилттай оролцоорой гэж хэлээ. Амжилт хүсье. Дээ яллаарай л гэж хэлээ да. За тийм тэгээд манай сүүлийн тоглолт тэгээд бид нартай гоё тоглолоорой. Битэн мохоо агаарай. Амжилт хүсье. За танаа ингэ амжилт хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу? Цэлмэг дижитал интернэшнл сургуулийн 11-ийн Б ангид суралцдаг инэрл. Инэрлээс айж гинөө. За байцгаана уу? Цэлмэг дижитал сургуулийн 11-ийн Б ангийн хулан бай. Байцгаана уу? Цэлмэг дижитал сургуулийн 11-ийн Б гэсэн чинь амар төвшин байна. Ангийнхандаа юу гэж хандаж хэлмээр байна? Эвдээ нартай гэмтэж бүртгэхгүй хөшөөлөө.
амжилт хүсье. Бүгдээрээ эвдээ тоглоорой. Тэгээд манай ангиас жоох хайгаарай. За сайн бацхан өөрсдөө танилцуулаарай. 11A хасар байна. 11 Америкт байна. За та хоёрын бодлоор хамгийн өрсөлдөөнтэй анги аль анги гэж бодож байна? 11C 10А. Ер нь бол 11C. Танаа анги хэр удаан бэлдсэн бэ сагсны тэмцээнд? Манай анги ер нь бол энэ 7 хоног жингоо заал авсан. Тэг ер нь бол амар бэлдсэн. Хоёр босод ангийнхандаа хандж юу гэж хэлмээр байна? Эвтэй нартай тоглоорой. Тэгээд гой хөвгөлцгөөё. Үзээтэй байлаа. Тэгээ цэвэрхүү үзэрэй гэж. За баярлалаа.